онцгой хөдөлгөөний байгууллага одоо энэ жилийн дөрөв удирдалтайгаа холбогдоод бас гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах ажлуудыг бол жил бүр зохион байгуулж ажиллаж байгаа. За нийслэлийн газрын албанаас 4 дүүргийн 6 байршилд одоо суурьшлийн бүсэд одоо энэ газрыг бол олох болцоотой гэдэг нь бол бүх хэрэгтэй бол хүргэсэн байж. Хотын цэрганаас энэ орбитод газар олгож тэр айлуудыг нүүлгэж шилжүүлсэн шүү дээ. Тэр одоо бүх хашааг нь бариад, гэрийг нь бариад, бүх нөөц усын нөөцөөс бүх хөрөнгөний гаргаж энэ асуудлыг шийдэжсэн. За гэтэл одоо бодлого сарын дараа их нөгөө усуд маань тэр хашаага зарчаад буцаад одоо тэр газараа нүгөөд ирсэн байсан асуудал байсан. Улаанбаатар хотод шар усны үеэр эхэлсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлууд цаашид авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцахаар нийслэлийн онцгой байдлын газрын дарга Даш нэмийг урьлаа. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Дөрвөн улиралд бүх цаг үед хаач эрсдэл гамшиг осол одоо гарч болно. Онцгой байдлын газар ер нь бол яг ямар ч үүрэгтэй ажиллагааг үзэгч сонсогчд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За онцгой хөдөлгөөний байгууллага манаас нэгсэн нөхцөл шилжээнд одоо 20 жил болж байна. За хуучин бол улсын иргэний хамгаалтын газар, улсын галт тэмцэх газар, улсын нөөцийн газарсан 3 одоо байгууллага нэгдэж одоо одоогийн онцгой хөдөлгөөний байгууллага үүсгэсэн. Тэгээ энэ хугацаанд онцгой хөдөлгөөний байгууллага манаас богино хугацаанд одоо хөгжиж одоо нэрhdийн аюулгүй байдлыг хангах, за эрсдлийг бууруулах, хөрсөн зэрэг ажлыг бол хамжилттай зохион байгуул ажиллаж байгаа. За өнгөрсөн 5 жилийн бас тохиол нийслэлийн хэмжээнд одоо нэлээдгүй гамшиг ослын бас нөхцөл байдал үүссэн байдаг. За энэ тоо мэдээлэлээр харж байхад нийт объектын галт төмрийн дуулаантай 9396, ой хөрийн төмрийн дуулаантай 17, аюулт үзэгдэл техникэл хөгтөлтөй ослын дуулаантай 1338, за мал амтны уцалралт өвчний өвчин бол 11 удаа гарсан байдаг. За химийн бодис алдагдсан дуулууд бол бас 17 удаа. За өрийн дуулаг 222 гэдэг нийт 11 мянга гаруй юм дуудлага, гамшигын дуудлага одоо бас манай онцгой хөдөлгөөний байгууллагад ирж одоо манай аль багчтай ажилласан юм байдаг. За Улаанбаатарт маань өөрөө бол одоо бас гамшигын эрсдэл ихтэй хот. За энэ газар хөдлөлт, үер ус, за мөн одоо өвчтэй салхи шуурга гэл маш олон одоо эрсдлүүдийг бол дагуулдаг. За онцгой хөдөлгөөний байгууллага одоо энэ жилийн дөрөв удирдалтайгаа холбогдоод бас гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах ажлуудыг бол жил бүр зохион байгуулж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хаврын улирал одоо шар усны үер, за шар усны төмөр, зуны улиралд одоо хор борооны үер, за намар ой хөрийн төмөр, за өвлийн улирал одоо объектын галт төмөр гэл яг энэ ажилдаа уялдуулал бид нар одоо энэ эрсдлийг бууруулах, хөрсөн зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид нар 22 оноос эхлээд нөлөөллийн аянуудыг бол нэлтэрхүү зохион байгуулсан. За жишээл одоо шар ус шатуунтай адил шатна, алдуул галтна гэдэг энэ аяыг бол амжилттай зохион байгуулсны үр дүнд одоо Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн одоо 5 жилийн хугацаанд томоохон ой хөрийн төмөр бол гараагүй. За мөн одоо хор борооны за голын устай холбоотой асуудлууд жил болгон тасарддаг. Ялангуяа энэ зуны улиралд одоо иргэд маань туулгалдаг удаа амарч цугаалдаг. За тэндээ одоо өөр хүүхдэд дагуулдаг очиод одоо анхаарал болгоомжгүй ганцаас өөр хүүхдүүд нь одоо усан тусалддаг. Өөрсдөө одоо эрэгт арс хэрэглэж одоо боломжгүй байснаас амьнасаа алддаг. Энэ тоо бол одоо жил болгон өсдөг. За бид нар одоо энэ зам бол одоо бас эрсдэлгүй аял энэлгүй зам гэдэг энийг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд одоо бас амжилттай явуулсны үр дүнд одоо усны дуудлага бол одоо 18.3% буурсан. Анх удаа нийслэлийн хэмжээнд буурс үзүүлэлттэй байж байгаа. Улаанбаатар хотод шар усны үеэр эхэлж эхлээ. Нийслэлийн онцгой байдлын газраас ер нь ямар хариу арга хэмжээг авч ажиллаж энэ нөхцөл байдал яг ямар байна өнөөдрийн байдлаар? За жил бүр одоо 1 сараас эхлээд Улаанбаатар хотод шар усны үерийн эрсдэл үүсдэг. За энэ жилийн хувьд бол нийтэд их онцлогтой. Яг онцлогтой байна гэхээр одоо сүүлийн одоо 50 жилийн хугацаанд ороогүй хэмжээний цас бол орсон. За үүнээсээ шалтгаалаад их хэмжээний цас одоо урсах. Дээр нь одоо өнгөрсөн жилийн 2023 онд орсон одоо хор борооны үерийн үеэр одоо усны түвшин 2-3 дахин одоо нэмэгдсэн. Тэгээ энэ хоёр хүчин зүйлээр шалтгаалаад одоо шар усны үерийн эрсдэл одоо өмнөх жилүүдээс илүү их одоо байгаа юм. Тэгээд их ус нийслэлийн онцгой байдлын газраас мэргэжлийн байгууллагатай хамтраад Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ хийсэн. За үерийн эрсдлийн үнэлгээ хийхэд бол манай Улаанбаатар хотын хэмжээнд бол шар усны үерийн эрсдэл маш их гэж өндрүүлэгтэй гарсан байна. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар одоо 1 сараас эхлээд нийслэлийн засаг онцгой комиссийн даргын албан даалт 01 албан даалгаврыг гаргаж одоо мэргэжлийн байгууллагуудаа өөргөжүүлсэн байгаа. За мөн энэ чиглэлийн дагуу одоо энэ усны голидөрлийг одоо чөлөөлөх, талан сувгийн одоо суугчлал гаргах гэдэг маш олон ажлуудыг бол хийж ирсэн. За тэгээ өнөөдрийн хэмжээнд одоо энэ олон ажлуудыг хийснийхаа үр дүнд харьцангуй бас энэ шар усны үер бол бас гайгүй байна.
За та бүхэн мэдж байгаа бас нийслэлийн засаг дарга шийдвэр гаргаад шар төвшин шилжүүлсэн байгаа шүү дээ. За энэ хүрээндээ одоо бас энэ сэлбэг гол дагуух одоо маш тэр нөө мөсийг одоо зөөвөрлөх ажлыг бол дүүргүүдийн сэлбэг гол дагуух болон бусад дүүргүүдийн хэмжээний зохион байгуулсан. Энэ бас нэлээд үр дүнгээ өгсөн. За өнөөдрийн байдлаар ингээ харж байхад нэмэх 8-9 градустай байхад бол одоо уулын ус нэлээд буутсан байна. За энэ голын ус маань үндсэндээ одоо тэр бид нар бас цаг үе олоод одоо өрсөн сэргийлэх ажлууд хийсний үр дүнд нэг айхтар одоо айл амтнэр нэг ороод усанд урсаад явцсан одоо тийм эрсдэл харьцан бол багассан. Гэхдээ бол яг уулын ус одоо айлын хашаар орсон юм уу тийм дуулууд бол тасрахгүй байна. Улаанбаатар хотод шар усны эрсдэлтэй бүсэд 1487 айл байна гэсэн. Өнөөдрийн байдлаар ер нь хэр их айлыг нүүлгсэн байгаа бол за ерөөхдөө Улаанбаатар хотын хэмжээнд одоо энэ 1500 орчим айл байгаад байгаа. Тэгээд энийг одоо жил болгон нийслэлийн онцгой байдлын газраас газрын албатай бас бусад одоо дүүргүүдийнхаа мэргэжлийн байгууллагатай хамтраад одоо нүүх одоо тийм мэдгэлийг бол хөргүүлдэг. За харамсалтай нь одоо яг энэ чиглэлд нүүж байгаа айл бол одоогоор бол алга. За энэ жилийн хувьд бол бид нар бол бүр илүү их өргөн хүрээтэйгээр бол зохион байгуулсан. За нийслэлийн онцгой байдлын газраас 3 сарын 11-ний өдрөөс эхлээд шар усны үеэс өөртөө хамгааллын өрчлөн сэргийлье гэдэг энийг бол зохион байгуулж 5 сарын 15-ны өдрийг хүртэл. За энэ хүрээнд одоо бид нар бол бүх айлуудаа энэ мэдгэлийг бол өгсөн. Дээр нь одоо мэргэжлийн байгууллагуудтай хамтраад одоо энэ аюулгүй байдлаа хангах талаас одоо маш олон одоо өрчлөн сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. Нийслэлийн засаг даргаас бас харьяа байгууллагууд чиглэл өгч одоо олонний танил усуудаар одоо бас энэ аянийг бол зохион байгуулж өрнүүлж явж байгаа шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар бол одоо нэг үндсэндээ 11 айлыг бол одоо нүүлэн шилжүүлсэн байж. За бусад айлууд одоо нүүлгэх мэдгэлийг өгсөн боловч яг нүүх гэсэн одоо шийдэл нь одоогоор бол гараагүй байх шиг байна. За бид нар бол одоо өдөр тутамдаа шаардж байгаа. За нийслэлийн газрын албанаас энэ жилийн хувьд бас нэлээ бас өөр зохион байгуулалтаа хийж 4 дүүргийн 6 байршилд одоо суурьшлийн бүсэд одоо энэ газрыг бол олох болцоотой гэдэг нь бол бүх хэрэгтээ бол хүргэсэн байж. Жил болгон л одоо нөгөө шар усны эрсдэлтэй бүсэд байна нүү гэдэг мэдээллийг өгдөг. Тэгээд бас иргэдийн зүгээс дандаа яг энэ мэдээлэл ингээ өгөөд байдаг те. Ер нь энэ зөв юм уу? Мэдээлэл өгөхөөс өөр юу хийж байгаа юм бэ гэдэг асуултууд иргэдээс их тавьж байна. За ер нь одоо иргэн хүн бол өөрийнхөө аюулгүй байдлыг бол хангах үндсэн үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд яах ёстой? Яг одоо тэр эрсдэл багтаа газар одоо өөртөө буух аюулгүй байдлаа өөрөө хангах ёстой. Манайхан одоо харамсалтай нь одоо яг тэр үерийн эрсдэлтэй бүсүүдээр очиж бууцсан байдаг. За мэргэжлийн байгууллагуудаас одоо нүүх шилжих талаас нь одоо удаа дараа одоо мэдээлэл хөргүүлдэг болж нүүдгүү. Зөвхөн одоо энэний дагуу харин төр энийг ажлыг хий. За энийг одоо тойруулж одоо далан сууг байр гэдэг тийм л шаардлагатай байдаг. Гэтэл одоо энэ олон улсын стандартын дээр хотын стандарт дээр тэр ерөөсөө үерийн далан суугаас 50-аас 100 м-ийн зайтай л одоо өөртөө буух ёстой. За энэ нүүж ирсэн усууд маань харж байхад хэвшлэг одоо хөдөө орон нутгаас одоо нүүж ирсэн усууд байж байгаа. За энэ усууд маань бас үндсэндээ нэг газар олдохгүй дэд бүтцээс хол тийм одоо нөхцөл бол амьдрч чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас л одоо энэ хүмүүс маань тэр газруудаар буутсан байж байгаа. Ер нь бол ихэнх нь зөвшөөрлгүй байсан. За тэгээ одоо жилийн одоо сонгуулийн үр дүнд одоо ямар нэгэн байдлаар одоо бас энэ хүмүүс маань одоо зөвшөөрлөө авсан байж байгаа. Одоо өмчлөгчийн хэмжээнд. Одоо саяны тэр 1900 орчим айлын үндсэндээ 386 айл нь л зөвшөөрлөг боснол бүх зөвшөөрлөлт болчихж байгаа. За гэхдээ одоо бид нар бол яг ямар ч сан одоо энэ газар чөлөөлөх асуудал дээр за дээр нь одоо өмнө нь бол бид нар бас харьцангуй нөгөө хол газруудаар суурьшлийн бүсэд тогтоодог байсан бол энэ жил бас газрын албан нэлээд сайн шахаж яг нэг суурьшлийн бүсэд бас хүн амьдрах болцоотой сургууль зэрэгтэй ойрхон төв захиргаантай ийм газруудаар одоо бид нар энэ саналыг бол өргөж байгаа. Гэхдээ хэрвээ иргэд манд одоо цаашдаа нүүхгүй дээр нь одоо энэ цагаагаар нөхцөл байдал нэлээд хүнд байна шүү дээ тий. Одоо энэ дэлхийн нийтийн хэмжээнд одоо үер ус асуудал байна. Дээр нь одоо өнгөрсөн жилийн үеэрээ ямар хэмжээнд үүслээ, хүний эрдэнэ түүний 8 нас өргөдлөө тий. Цаашдаа одоо ийм нөхцөл байдал бас давтагдах магадлал өндөр байгаа учраас цаашдаа ер нь бол албан нүүлэх асуудлыг бол бас зайлшгүй хийх шаардлага бол байгаа. Одоо нүү гэд газар заагаад одоо бэлдээд өгсөн байгаа нийслэлийн зүгээс. Тэгээд зайлууд нь одоо нүүдэг буцаад нөгөө хуучин эрсдэлтэй бүс рүүгээ бас нүүгээд очичдаг гэсэн. Тий, ер нь тийм асуудал их байдаг. За миний санаж байгаагаар 2021 онд илүү дээ. Энэ Баянгол дүүрэгт бас их хэмжээний үер буугаад, хурууны үер буугаад тухайн үед одоо бас хотын цэрганаас энэ орбитд газар олгож тэр айлуудыг нүүлгэн шилжүүлсэн шүү дээ. Тэр одоо бүх хашааг нь бариад, гэрийг бариад, бүх нөөц усын нөөцөөс бүх хөрөнгөний гаргаж энэ асуудлыг шийдэжсэн. За гэтэл одоо бодлого сарын дараа ихтэл нөгөө усууд маань тэр хашаагаа зарчаад буцаад одоо тэр газараа нүгөөд ирсэн байсан асуудал байсан. За өнөөдөр одоо бас тэр дарихын үерийг тавхан мэдж байгаа. Тэнд 20 айлын суурьшлийн бүсийг бий болгоод одоо гэрийг барьж өгсөн байгаа. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар 5 айл тэнд байж байгаа.
Тэгээ одоо нөгөө иргэд маань бас хэдийгээр нөхцөл байдлын одоо шийдэж өгч байгаа боловч өөрсдөө энэнийг хүлэмжшөөрөхгүй одоо хэлварчилсан одоо өөрсдийнхөө аюулгүй байдлыг ерөөсө тоохгүйгээр одоо ийм эрсдэлтэй өсрөөгөл одоо нүүж ирээд байгаа хамгийн харамсалтай асуудал. Яг энэ шар усны үерийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх одоо ямар арга хэмжээг авч байна. Одоо яг нөхцөл байдал бас яг хаана ер нь илүү хүндрэлтэй байгаад байна. Замын барилга байгууламж бас ингээд ус оруулах ажлуудыг хийж байна. Тий. За ер нь цагаагаар бас энэ эрсдэс уур амьсгал дээр нь уур амьсгалын өөрчлөлт одоо энэ дэр бол нэлээдгүй асуудлыг дагуулж байна л да. Яг манайхны хувьд одоо өмнө нь гайгүй байсан. За ингээл болдог штэ гэсэн тийм хинэггүй зам бол их хамгаалж байгаа. Гэтэл одоо яг өнөөдрийн цагийн нөхцөл байдлууд дээр ингээ харж байхад бол энэ цагаагаарч нэг өмнөхүүдээс шалгуур болчиход байна шүү дээ тийм ээ. Гинт огцон байжсанаа гинт хүүтэрчээснээ огцон нэмэх градусаар дулаарч байна. Нэмэх градустай байснаа огцон хүүтэрч байна тийм учраас одоо энэ их хэмжээний цас маань одоо огцон одоо 20 градусаар бол дулаархад бол тэр хэмжээгээр л их хэмжээний ус доошо буунаа л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр буухтаа яг их хэмжээний усны газараа түлэрнэ. Тэндээсээ одоо савнасаа хайлаад их хэмжээний ус одоо айл амтныг одоо урсгаад явах тийм нөхцөл байдал одоо ерөөдөө бас магадaltaй. За одоо бол бас нийслэлийн онцгой байдлын газар дээр өнөөдрийн байдлаар нь бас нэг 50 гаруй дуудлага бол ирж байна. За нийслэлийн онцгой байдлын газар, геодез усны барилга байгууламжийн газар, за дүүрийн одоо холбогдсон мэргэжлийн байгууллагууд ч ажиллаж байгаа. За зарим нэг газрууд бол зүгээр айлын хашаанд нэг чагаар татсан ус орох төдийд л одоо онцгой байдлыг бас дууддаг. Бас тийм асуудал байна. Зарим газар бол үнэхээр одоо яг нэг голынхоо төвшөнд орцсон айл нь усан татцсан ус нөхцөл байна. Зарим нь одоо бас газрууд дээр очихдоо зэрэг нэг барилга байшин барьж байгаа компаниуд маань тэр талан сувгийг өөрчлөх одоо далан сувгийг хааж одоо шороо асгаснаас үүсээд тэнд хуралдсан усууд одоо их хэмжээгээр одоо өөрөөс хөгжлөөр айлууд руу орох гэх мэтчлийн асуудал байж байгаа. Гэтэ энэ бүгдийг одоо мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж ажиллаа цэгцлэх ажлуудыг хийж байгаа. За гол нь иргэд маань одоо өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Тэгэхээр одоо бас урдч уламжлалт аргууд байдаг шүү дээ. Монгол хүмүүс ч одоо гэрээ одоо ари өндөрлөг газар барьдаг. За мөн одоо борооноос хамгаалаад нэг шуудууд тойруулж татдаг. Гүүл одоо араар нь жоохон шороо овоолоод усыг суугчлын одоо тэр далан суур руу чиглүүлдэг гэдэг ийм олон аргууд бол байгаа. Тэгэхээр энийг одоо иргэн бүр өөрсдөө хэрэгжүүлэхгүй бол энэ бүх одоо асуудлыг төрийн байгууллага, за модерн онцгой байдлын байгууллага очиж хийх бол боломж олцоо бол бүрдэхгүй байна. Бүрдэхгүй байгаа. Энэ шар усны үерээс урьдчилан сэргийлэхэд болон бусад гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой байдлын газрын одоо техник хэрэгсэл ер нь яг ямар байгаа вэ? Дэлхийн стандартад нийлүүлж ингээд чадж гэнэ үү? 9 давхраас дээшээ бид бол галыг унтрааж чаддгүй. Одоо яг бидний хувьд бол яг аврах болон гал унтраах тусгай зориултын автомашин техникийн хангалт бол 60 гаруй хувьтай гэж тооцож байгаа. За мөн одоо аврагч нарын одоо баг зэрэслийн хувьд бол тэр хэмжээнд байгаа. За энэ бол одоо олон улсын хэмжээнд одоо энэ бас евро стандарт одоо энэ Франц, Беларусь гэх мэт одоо яг л одоо орчин үед ашиглагдаж байгаа тийм одоо баг зэрэслэлээр бол тоногдож байгаа. За ялангуяа энэ гал унтраах чиглэлээр бол нэлээдгүй одоо энэ төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Техник баг зэрэслэл хангагдаад явж байгаа. Яг энэ шар усны үер дээр ажиллах тийм тусгай чиг үүргийн юмнууд бол одоохондоо бол бас яг манад бол ховор. Гэхдээ яг бид нар өнгөрсөн жилээс одоо үерийн одоо сургамжаас эхлээд одоо бид нар бас нэлээдгүй худалдаа авалтыг дүүргүүд болон онцгой байдлын байгууллагууд хийсэн байгаа. Энэ одоо хамгийн наазахын шишрэл одоо цагт одоо 150-аас 300 метр куб усыг гадагшлуулдаг юм ноцоосуудыг одоо бас манай дүүргүүд маань нэг үед бол судалдаа авалтаа хийчлээ. Онцгой байдлын байгууллагуудаас энэ талаар хангацлаа. Тэгэхээр одоо бид нараас ямар ч сан одоо нөхцөл байдал үүсгэхэд бол очиод ажиллах бол эхний ээлжинд ажиллах боломжууд бол одоогийн хэмжээнд бол байна. Өнгөрсөн жилийн одоо нөгөө үертэй холбоотойгоор энэ жил урьдчилан сэргийлэх ажлыг бол одооноос хийгээд эхэлсэн байгаа. Тэглэв яах вэ? Ер нь бид нар одоо бас нэг хүн цаг үед нас амьдарч ажиллаж байна л да. Одоо 100 жилийн давтамжид одоо болдог хүний цар тахлын үед нь одоо бид нар бас ажиллаа. Ковидын цар тахал тийм ээ. Одоо энэ судлаачдын одоо судалгаагаар бол нэг 60 жилийн түүхэнд бас нэг юм хэмжээний тийм үер болох тийм магадaltaй байдаг юм байна лээ. Тэгэхээр яг энэ судалгааны үндсэн дээр одоо 57 жил 66 оны дараах гэхээр ч одоо 57 жилийн дараа яг 7 сард одоо нодлон жилийн их хэмжээний үер боллоо шүү дээ. За энэ үерийн үед одоо бид нар бас нэлээд ачаалттай ажилласан. За яг ийм 50-60 жилийн хугацаанд одоо бид нар ч бас яг ийм хэмжээний үер дээр ажиллаагүй учраас туршлага бас бага байлаа. Техник тоног төхөөрөмж бага байлаа. За энэ дээр одоо яг ямар нөхцөл байдал үүсэж байна, цаашдаа юунд анхаарах вэ гэдэг дээр одоо бид нар бол нэлээдгүй дүгнэлт хийгээд за энэтэй холбоотой одоо техник тоног төхөөрөмж худалдаа авалтыг хийх. Дээр нь одоо энэ үерийн гамшигуд ажиллах төлөвлөгөөгөө шинжилж батлуулах. За ажлын хэсгүүдээ шинжлэх гэдэг олон ажлуудыг бол хийсэн.
За нодлонгийн үеэртэй холбогдуулаад бид нар бас 3 4 удаагийн том хилцүүлэг хийсэн. Яг ажиллаж байсан асуудал. Юун дээр нь бид нар ажиллаад болж байна. Юун дээр алдаад байгаа юм бэ гэдэг нь одоо бас нэлээд ярилцаж. Тэгээ энийг одоо бас нэг цэцгэнд оруулсан байж байгаа. Тэгээ одоо гол нь бас энэ зуны үеэс өмнө бас нэг дадлаг сургууль хийх тийм бас төлөвлөгөөтэй байж байгаа. За тэгээд энэ техник тоног төхөөрөмж хангадаад ирэх юм бол одоо бид нар бол бас хангагдах. Дээр нь одоо энэ 70 сувгуудаа бид нар одоо яралтай барих, шинжлэх ажлуудыг яралтай хийх шаардлага байгаа. Тэгээ энийг хийчихвэл бас харьцангуй бас арай эрсдэл баг байх гэж бодож байна. Алдаа дутагдлаа хилцсэн гэлээ. Ер нь юун дээр нь алдсан байна? Юун дээр нь бас яг онож ажилласан бол. За нэгдүгээрт энэ төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа маш тотмог байл. Яг одоо ийм нөхцөлөд хэн юугаа хийх вэ гэдэг тал дээр одоо бас нарийн ойлголт байхгүй, туршлага байхгүй, сургамж байхгүй, мэдлэг байхгүй байснаас нэлээдэг бас алдаа бол гарсан. За дээр нь одоо бас энэ инженерийн байгууламжийн тооцооллуудыг одоо бид нэрөөсө тооцдгоо, эднэрийнхээ одоо үгийг авдгоо, дураараа хамаагүй одоо байшин барилга барьдаг, 70 суугаа барьдаг, зөвшөөрлөө өгдөг. Энэ асуудлууд хамгийн бас гол эрсдлийг бол дагуулж байлаа. За мөн одоо техник тоног төхөөрөмжийн дутагдал их байлаа. Яг одоо манайхан хэдийгээр цаасан дээр маш олон тоотой машин тэрэг техник байгаа боловч гараад ажиллаж байгаа машин тэрэг техник тэр хэмжээндээ хүрдэггүй. За ажилласан ч одоо тэр дороо эвдэрчдэг, үүрэг үүрдэх боломжгүй асуудал байсан. За бид нар бас одоо энэ дээр нь бас энэ иргэн аж ахуйн нэгж байгууллагуудынхаа хүч хэрэгслийг бол ажилласан байгаа. За энтэй холбогдуулаад бас энэ хөрөнгө санхүүгийн холбоотой асуудлууд нэлээд хүндрэлд орсон байна. Жишээл одоо иргэдийг одоо бид нар дайлж ажилуулад дараа нь мөнгөний олох тал дээр одоо нэлээ олон асуудал дагуулдаг юм байна. Нөгөө хүмүүсээс заавал нэг санхүүгийн бичиг баримтыг бүрдүүлэх гээд нөгөө хүмүүс нь тэрийг одоо бүрдүүлэхгүй гэдэг асуудлаас бол цаг хугацаа алддаг. Ингээ энээсээ болоод нэг төр итгэл нь алддаг. Одоо энэ нөгөө мөнгө төргөө авч чадахгүйгээс болоод. За дараагийн том үер болохдоо тэр нөгөө усудад ажиллах нөгөө усуд маань одоо үүргээ биелүүлдэггүй. Одоо явахгүй чадахгүйгээ явчихдаг. Иймэрхүү асуудлууд одоо нодлон жил тулгарсан шүү дээ. Тэгэхээр бид нар одоо энэ бүгдийг одоо бас хууль эрх зүйн хүрээнд дээр нь одоо иргэн төрийн одоо хамтын ажиллагааг одоо зохион байгуулалтын хүрээнд за төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг одоо уялдуул зохион байгуулах ажлын хүрээнд бас нэлээд олон ажлуудыг төлөвлөд явж байгаа. Хэрвээ энэ зун одоо үер болвол онцгой байдлын алба ерөөд бол удирдлага зохион байгуул за төрийн байгууллагуудын уялдаа холбоо хоорондоо яг ажиллах учраа олсон гэж ойлгож болох уу? За ерөнхийдөө бол бас гайгүй босоо. Одоо бид нар бас энэ сая нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаад 5 ажлын хэсэг бол байгуулсан байж байгаа. Энэ 5 ажлын хэсгүүд маань өөрсдийнхөө хэмжээнд яг ажиллахад одоо төлөвлөгөө боловсруулах явж байгаа. За хуучин бол одоо энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөө болон бусад энэ гамшигын үед ажиллах төлөвлөгөө ихэвчлэн онцгой байдлын байгууллага одоо голчж хийдэг байсан бол одоо бол энэ төрийн байгууллагууд хамтраад хийе гэдэг асуудалтай бид нар бол одоо шийдсэн байж байгаа. Тэгээ энүүгээр илүү үр дүнтэй. Яг тэгэхээр онцгой байдлын байгууллагууд ангаараа нэг төлөвлөгөө хийгээ гаргацдаг. За тэр төлөвлөгөөн дээр одоо нөгөө төрийн байгууллагуудын чиг үүрэг нь зарим нэг нь орхигдод хаягдаад ч гэдэг юм асуудал тулгарч ирсэн. Тэгэхээр ингээд хамтын хүчээр бид нар өөрсдөө нөгөө нодлон жил цуг хамтарч ажилласан учраас энэ сургамжин дээр тулгуурлаж хийж байгаа төлөлтүүд гарч байгаа учраас арай хөрсөн дээр буусан илүү амьд төлөвлөгөө гарсан байх гэж бодож байна. Дуудлага мэдээллийн дагуу бас яг ингээд ажиллахад орц гарц хаасан за ингээд барилга байгууламж ингээд таглаж барьсан ч гэдэг юм уу ийм хүндрэлүүд бас гардаг байх. Тэргүй яг одоо энэ бүх орон сууцуд маань одоо нэм хаалттай болцсон байж байгаа. За энэ галуунтраах автомашин дээр аврах ажиллагааны автомашин дээр техник орохтой зэрэг тэр нь одоо хаалт нээгддэггүй тэрийг нээж өгдөггүй. За дээр нь одоо бас зөвшөөрлөггүйгээр одоо энэ янз бүрийн одоо хоолой хүзүүвч барьцдаг маш олон асуудал байдаг. Тэгэхээр энэ дээр одоо сая ажлын хэсэг гараад энийг чөлөөлөх, за энийг бас нэг цэгцэнд нь оруулах талаар нь ажлын хэсэг ажиллаж байгаа. За ялангуяа шөнийн цагаар одоо галуунтраах автомашин тэрэг одоо ажиллахад бол нөгөө машин тэрэгнүүдийн байрлалууд орж багтаадгүй. Галын машин ч өөрөө бас нэлээд бас оврогтой машин шүү дээ. Тэгэхээр тэр одоо тэр нарийн гудамж хонглоорнд явж болдгоо хэмтэл асуудал тулгардаг. Энэ бол ер нь байнгын л тулгарч байгаа асуудал. Харьцангуй гэр хорооллынхан бол энэ дээр бол арай бас гайгүй. Ахтай бас мухар гудамж байдаг юм уу? Хашаа ороогоо тэлцэн татсан юмуд бол байдаг. За тэрийг бол бас зохион байгуулалт хийх болцоо байгаа. Тэгэхээр алсаас нөгөө бид нар галын шуу хоолойгоо холбож тархалтыг бол хийж галын унтрах ажлууд л хөвчлээ явж байгаа. Орон сууцны хороолтонд одоо нөгөө хууль дүрм журамдаач гэдэг юм уу? Яг юм онцгой үед хэрэглэх юм одоо нөгөө зогсоол орц гарц бол үн байх ёстой гэдэг юм лээ. Тий, ер нь одоо энэ чинь олон улсын стандартч дээр за Монгол улсын стандарттай ч байх ёстой. За харамсалтай нь одоо яг тэрийг хэрэгжүүлж байгаа газрууд нь бол байхгүй. Бүгдийг нь одоо өөрчилждэг.
За яг онцгой хөдлийн байгууллагаас энэ ажлын хэсэг гараад мэдэгдэх шаардлага бол өгөөл явдаг. Тэгээ энэ олон газруудаас хөрөлцөө очих боломж болсон бас жоохон бас хангалттай байгаад байгаа. Удахгүй бас шар усны үертэй давхцаад нөгөө ой хэрийн төмрийн эрсдэлтэй улирал эргэж байна. Тэгээ манай Монгол улс маань өөрөө жилийн дөрвөн үйлдэлтэй жилийн дөрвөн үйлдэлтэй дагаад энэ гамшигын эрсдлүүд бол нэмэгддэг. Шар усны одоо энэ нөхцөл байдал маань ингээд бас богино хугацаанд дулаараад ингээд урсч юм бол одоо хураашилтын үе нэхэлдэг. За хураашилт ихсэх юм бол нөгөө шар усны төмөр гэдэг асуудал үүсэж байгаа тийм. Ялангуяа одоо манай иргэд маань цуслан лагартаа гардаг нөгөө засан доороос гарч ирсэн хог шороогоо өвсөө шатаач эхэлдэг. Тэрнээсээ болоод одоо өөрийнхөө байшин бол айл амтны байшингууд шатаадаг. Ийм асуудал жил болгон тулгардаг шүү дээ одоо. За дээр нь одоо дулаархтаа зэрэг одоо уул хадаар зугаалдаг. Тэндээ одоо хоол ундаа хийж идээд одоо гал хөсөө алддаг гэл. Маш олон асуудал үүсдэг. Тэгээ энэ дээр одоо бас л одоо энэ нийслэлийн засаг даргын албан даалгавар сая 02 албан даалгавар гарсан байгаа. Мэргэжлийн байгууллагуудаа бид нараас үргэлжүүлсэн байж байна. За онцгой хөдлийн байгууллагууд нэлээд ачаалттай ажилладаг. Бид бүхэн бол одоо хэдийгээр цөөхөн бүрэлдэхүүнтэй боловч одоо энэ эрсдлийг бууруулахын тулд албаа хаагчдаа ээжнээс буулгаад энэ уул хатаар эрхүүлэлт явуулдаг. Тэгээ одоо иргэдэд одоо аюулгүй байдлаа хангалтлаас нь одоо сэрэмжлүүлэг хүргэх. За мөн одоо хэрвээ одоо гал ус алдаж байгаа үед газар дээр нь очиж одоо яралт унтраах юм арга хэмжээг бол жил болгон хэрэгжүүлэл явж байгаа. Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Нийслэл подкастын энэ удаагийн зочноор нийслэлийн онцгой байдлын газрын дарга Дашны оролцлоо. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.